сайн байцгаана. Та бүхний амаараа болдог гэдэг ургацсан байрын төргийг 30% ч гэсэн ураач хэлдэг шээ. Тасна хэлээд ингээ нэг цагийн дотор багтаамжтай учраас юм асууж магадгүй гэж гойртой 5 минут тэгээд 55 минут ярив. Ярилцъя. Их хэлбэрээр. Тэгээд богино хугацаанд учраас бас нэг жоохон дүрс тэмдгээр товчлоо байхгүй бол сумжраад хандын нойр 60% сэрсэн бол 40% сэрж явж байгаа учраас улам бөөгөл хийхгүй. Мэрэгшин гэж яах юм бэ? Өөр юм да. Яаж тагнах вэ? Яах вэ? Энэ богино цагт мэрэгшин гэж хэвчээч байна. Амьдралын явцад байнга нөхцөл төрөлхтөй болж иж мэрэгшин. Тэгэхдээ шүүхээр их зүйл та нарыг мэрэгшүүлэх гэж үдээр хатгаж ийм сурвалж зохион байгуулж байгаа маш сайн. Аюул бол ингэдэг ч юм уу ч юм уу. Зарим үзүүр өөрөө сонирхолоор ноцолж багтаа ноцолж исэн учраас спортын сэтгүүлчгээд тахиж идэх ч гэдэг юм тийм ээ. Энэ бол зохион байгуулалтын хийж байгаа нь бас сайн ажил. Энэ та нар цаашаа өөрөө үргэлжлүүлэх ёстой байхгүй. Энэ байгууллага суурийн тавиад өгч чинь гэж ойлгож энэ байгууллагаас ярьж байгаа ш. Би зүгээр ярих юмныхаа радиусыг тогтоохын тулд ямар үрээ та нарт ойлголт өгсөй болов гэж бодоод ярьж байна. Энэ бол сэтгүүлч тийм ээ мэрэгжил. Та нарыг мэрэгшүүлж байгаа гэдэг чинь хууль зүйн сэдвүүрээ оруулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та нар хуулийн хэлээр ярина гэсэн үг. Хуулийн хэлээр ярина гэсэн үг. За цаашаа мэрэгждэг болвол Ямба доктор үчтэр яа ингээ заасаар одоо сурцсан биш. Хамбалаа мэд ингэдэг юм биш шүү дээ. Ямба доктор галараад ерөнхий бичиг ярихдаа жоохон иймэрхүү нарийн болгомоор гэж яриад ийлээ. Зөвлөлт өөрөөр хэлбэл та нар яванда гэд хуулийн амьсгал руу орчвол нарийн мэрэгш гэр бүлийн маргаа автоварын гэмт хэрэг гэдэг юм энэ рүү явах гэсэн үг. Сэтгүүлч маань явсаар байгаа. Хуульчаас яваад. Энэ бол хэцүү л дээ. Орлого олохын тулд тийм ээ. Танаа өнөөдрийн бүрэлдэхүүн орсон чинь 3-1-ийн сайтын компаниуд байлаа шүү дээ. Сайтын тэгээд нэг юмар гэр бүлийн хэрэгээр дагнаад явах гэж байхгүй шүү дээ. Ямар ч орлогогүй. Гэхдээ яг зүгээр зах зээлээ алдахгүй тулд энийг дагнаж авч болох байхгүй сэтгүүлч. Зах зээлийн боол болохгүй ямар нөхцөл үүдгийг хинч байсан зах зээлийн боол болохгүй тул мэрэгжилтэй л өстэй. Бутал сайн тосолдог, бууд сайн чимхдэг, сайхан шүглддэг ч гэдэг юм. Ямар нэг бол мэрэгдсэн байх ёстой. Тэгээд бүр нарийн мэрэгжил олж яваад энийг алдахгүй байх ёстой. Тэгэхээр сайд гэдэг юм, сонч гэдэг юм юу гэдгийг үндсэн юмны зэрэгцээр нэг юм руу төрж орж бусдаасаа төрүүлээд бааз нээсэн байх хэрэгтэй байхгүй замын хамгийн түрүүнд. Тэгэхээр чи хамгийн түрүүний баазан дээр л хүн буу шүү дээ. Тэгэхээр арын гудамжны баазан дээр хүн буухгүй. Зах зээл гэдэг бол нэгдүгээрт газар зүйн орчин байдаг. Тэгэхээр би өнөөдөр энэ чиглэлээр биш одоо яваад энэ рүү өөрийн сайн дураар өөрийн өмчлөөр өөрийн зах зээлийн хэрэгцээгээр орох байх. Тэгэхээр миний өнөөдөр ярих нь бол энэ хүрээнд л юм ийм гэсэн үг. Тэгэхээр мэрэгшиж байгаа энэ хууль зүй гэдэг утгаар тэгэхээр ярианыхаа агуулгыг хэдүүл ойлгоцсон. Хоёрдугаар асуулт. Үндсэн хуулийн удирдлагад ийм нэг үг байна. Энэ тав хүнд ямар хамаатай вэ?
Ямар хамаатай? Өөрт чинь сэтгүүлчүүд ямар хамаатай? Иргэний нэг бол төрийн зураг авахыг зааж өгдөг. Тэр учраас иргэний их ашиг хууль гэсэн ашиг сонирхлыг хамгаалах. Хин иргэний зээг өглөө тэгэхээр. Иргэний нэг бүхээр олон их ашиг хамгаалдаг. Манай нэг ийм их хар ярианы юм их байх юм. Намуудын баримт бичигт байх юм. Дарга нарын хэлний үзүүр тэмцээд бэлэн байж их юм. Нам төвтэй тогтолцоороос төр төвтэй тогтолцоор шилжиж байна гэж нэг хэсэг ярьлаа. Одоо иргэн төвтэй тогтолцоор шилжиж байна. Одоо сургалт гэхэд одоо боловсрол зөвлөнд сурагч төвтэй, багш төвтэй, биш сурагч төвтэй ч гэдэг юм бол зовёл. Ийм юм яриад байна. Ийм юмнаас ийм рүү шилжлээ гэж. Тэгэхээр хууч энийг магадгүй энийг тойрон бүждэг байсан байж магадгүй. Төрийн бус байгуулагч гэдэг юм. Одоо энэ үндсэн хууль. Үндсүүл бариад үзье л дээ. Төрийн бус хөвшил гэсэн хоёр юм байна Монголын нийгэмд. Компани байна, төрийн бус байгууллага, шашин байна. ITOM гэдэг бичсэн тэр улсуудын ITOM билүү гэдэг. Тэгээ ITOM гэж уншаад байдгийг шинэ нэрийг өгсөн болов уу гэж тэр яд юм гэсэн. Тэр Монголын нийгэм одоо энэ л байна. Ийм хоёр тэнцүү юмнаас бүрдсэн байна. Та нар энд байна. Иргэний нийгэм гэдэг өнөөдөр иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдийг оролцуулсангүй гэдэг төрийн бус байгууллагын арай тус дотор ингэж жижигээр хараад. Иргэний нийгэм гэдэг бол Америкт шүхэр дотор нүдний шил гэж дугуй гэж байхгүй хад Европод үүссэн ойлголт байхгүй. Сүүлд Америкийн төрийнхөө эсрэг хяналтаа бий болгоход бол тэр үгийг төрийн бус байгууллага гэдэг үгээр ашиглаад манайхан баруунчдаа далаад авч баруунжаад төрийн бус байгууллага тэр жижиг араад ус дотор ойлгоод. Тэгэхээр өнөөдөр сэтгүүл зүй гэдэг бол энэ 4 номерын засаглал гэдэг чинь энэ юм шиг байна л дээ. Тэгэхээр иргэний нийгэм гэж юу вэ? Үндсэн хуулийн үгийг хэрэглэж задлаад хэлээд хий л дээ. Зах зээл, өмч. Гэхдээ хувийн өмч. Хувийн эрх чөлөө. Олон нийтийн санаа бодол гэсэн юм. Энэ дөрвийг нийлүүлээд үндсэн хуулийн удирдлагад иргэний нийгэм гэдэг аахгүй юу? Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн удирдлагад юм байна шүү дээ. Ардчилсан тодтолтой иргэний нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэж. Ирээдүйд коммунизм байгуулна гэдэг шиг л ямар нэгэн мөрөөдөл шүү дээ. 50 жилийн дараа энэ хуулийг хийх чид, шинээр хийх чид энэ үгийг хасаач яагаад ч мэдэхгүй. Тийм ээ? Тэгэхээр хэзээ нэгэн цагт иргэний нийгэм гэдгийг би байгуулна гэж энд байж байна. Тэгэхээр иргэний нийгэм гэдэг бол юу вэ? Чөлөө төвийн өсөлтөнд зах зээл. Үндсэн хуульд хоёр зах зээл бол сэтгүүлчид энийг анзаараасаа гэж бодож байна. Одоо энэ компани захирлууд ордон дотор өөрөө очиж төрийн албан хаагч парламент дэвшин байж ижил хууль тогтоогч байж ижил хууль парламент төрөөс хувийн хэрэгт хувийн хвшлийнхний компани дотоод их битгий оролцохыг яриад байна. Үндсэн хуулийн дотор заалт байгаа шүү дээ. Төрийн зохицуулалттай зах зээл гэж. Ийм гурван болцолтойгоор төрөөс зохицуулна гэдэг. Одоо манай төрийн зохицуулалттай зах зээл байх ёстой гэж үндсүүд байгаа байхгүй юу? Иргэний нийгэм гэж ирээдүйд зохицуулна гэж байгаа үстэй. Тэгэхээр чөлөө төвийн өсөлтөд зах зээлийн ирээдүйн цагийн зүйл. Одоогийн биш. Төрийн зохицуулалттай хийж чадвал энэ рүү явандаа орно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр сэтгүүлчид энийг жоохон зааглаж тэр компаниудын захирлуудын чихэнд юм хийж өгөхгүй бол
Өөрөөсөө орж суучаал компани дотоод ирээд оролцохгүй шүү. Алхан дутуу хорууд үржиж хөгжүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр одоо бол татварын хуулиуд гарч иж сая нэг хүн юмоо зарна гэдэг айлгууд нь татварын хуулиуд жоохон зөөлөн татвар аа. Хуулиуд зөөлөн зөрч гэж ерөөсөө дээр сууж болохгүй шүү дээ. Хууль гарсан юм бол бурууч байсан биелүүлэх хэрэгтэй. Тэгэхээр олон нийтийн санаа бодлыг төлөвшүүлдэг иргэний нийгмийн нэг хэд эсэд сэтгүүл зүй. Гэхдээ сэтгүүл зүй ч бас нэг алцгандаг байгаа шүү дээ. Энэний бас сэтгүүл зүй байна. Энэ тухайд энэ талд тийм ээ. Та нар журнал гэж юм гаргадаг үстэй. Нөгөөх нь магазин гэж. Нийлбэрээр журнализм гэдэг бол сэтгүүл сонирм сайт байд бүгдээр орчиж байгаа. Энд бол бюллетень гэж юм гаргадаг. Эсвэл газеттэй гэж юм гаргадаг. Газеттэй төр. Энд бас сэтгүүлчид ажиллана шүү дээ. Жишээлбэл энэ байна. Төрийн мэдээлэл. Энэ бол сэтгүүл мөн үү? Биш. Энэ бол газет байхгүй. Энэ журнал магазин гэдэг чинь өмнөд хамт сурталчилсан, хоол сурталчилсан, хүнийг магтан дуулан шүлэг бичин, армаана тасалж бичин орчуулна. Энд бол зөвхөн мэдээлэл өгөхөөс юу ч хийж болохгүй юм. Энэ магазин гэдэг бол бюллетень үү газеттэй гэсэн латин үгтэй шүү дээ. Тэгэхээр манайх бол эмэгтгэл гэж энийг хичээд байгаа байхгүй юу? Энэ бол эмэгтгэл биш. Энэ захиргааны ерөнхий хуулиас гарсан. Энэ дотор байж л да. Захиргааны аливаа актыг хэвлэлтээс 10 хоногийн дараа акт батлагдсны дараа хэвлэн бүртгэн хууль зүйн юм. Бүртгээд 10 хоногийн дотор хэвлэн. Хэвлэлсний дараагаар ямар нэгэн эмэгтгэл гэдэг дээр хэвлэлсний дараагаар энэ бол үйлчилж эхэлнэ. Тэгэхээр одоо өнөөдөр төрийн байгууллагууд их сонор сэрэмжтэй ажиллахгүй бол энэ нийтлүүлээгүй төлөө ямар нэгэн хүн хохирвол төрийн байгууллага гэдэг юм хэн нэгэн хохирвол бол тэр хүн хонжоод өнгөрөх байхгүй. Яагаад гэвэл нийтлэгдэх юм. Энэ бол төр зүгээр мэдээлэл хийж байгаа. Одоохондоо хууль сурталчлах гэж сайн нэг яам хууль зүйн сүрж юм болоогүй юу? Хотоор байх юм зарлал энэ ч очиж юм хийгээл хуулийг сурталчилдаг. Хуулийг сурталчилдаг зүгээр мэдээлдэг. Мэдээлэл болоо. Ийм хууль гарлаа шүү, инглиш шүү. Тэр дотор хүүхдэр бол мэдлэг олох ажил байж болно л да. Гинтх улаан гэр бас хоёр алхам ухраараач гэдэг юм уу? Хүүхдүүд ойлгуулах сургалтын технологи бол өөр. Тэгэхээр сэтгүүлчид бол хоёр тийш ажиллана гэдэг бол энэ бол зөвхөн мэдээллийн хэмжээний ажил. Мэдээлэл бол төрийн юмд ажилт сэтгүүлч байвал бус нь бол энэ иргэний нийгмийн төлөөлөл болоод ийшээ хандах хэрэгтэй. Би бол сэтгүүл шүүгэрх мэдл учраас тэр лүгэл орох гэж ядаад байна л да. Тойроод явж нөхөд яваа. За нэг их зүйл төр байдаг юм байж. Энд иргэний нийгэм байдаг юм байж. Яагаад сэтгүүлчид өөрсдөө дөрөвдөх засаглалынхан гэж ярьдаг юм бэ? Эрхцүүд төр эрх мэдэлд суурилдаг. Иргэний нийгэм ёс суртахуунд суурилдаг. Та нарт эрх мэдэл гэж байхгүй. Та нарын гарт ёс суртахуун байхгүй. Та нарын хийх ажил бол нийгмийн ёс суртахууныг төлөвшүүлэх.
Тэгэхээр та нарын хийх ажлын үндсэн чиглэл бол засаг төрийг бэхжүүлэх, төр оршин тогтноосоо ч гэдэг юм уу, төр гоё байгаасаа гэдэг асуудал биш. Нийгмийн бүхэлд тэр төр мөрөнд байдаг юу байдгийг бүхэлд нь ёс суртахуунтай болгох ажил. Та нарын үндсэн ажил. Хууль зүйн ярьж штэ. Би сэтгүүл зүйн яриаггүй, философи яриаг. Энэ үндсэн хуулийн агуулгаар яриад байна. Тэгэхээр макро төвшөнд ёс суртахууныг төлөвшүүлнэ, микро төвшөнд ёс зүйг төлөвшүүлнэ. Ёс суртахуун гэдэг бол сайхан муухай, сайн муу гэдэг нь ойлголт шүү дээ. Ёс зүй гэдэг бол болон болохгүй гэсэн үг. Ёс зүй гэдэг бол надад хайрцаг дотор байдаг. Өмгөөлөгчийн, эмчийн, сэтгүүлчийн ч гэдэг юм уу, надад мэрэгжил юм албан байгууллага, албан газрын хүрээнд оролцдог. Тэгэхээр ёс суртахууныг төлөвшүүлэх ажил хийж ивэл ёс зүй нь өөр аяндаа төлөвшөд явах. Ёс суртахууныг төлөвшүүлээгүй ёс зүйг төлөвшүүлнэ гэдэг ойлголт байж таарахгүй. Тэгэхээр сүүлийн сэтгүүлчийн ёс зүйгээ сэтгүүлчийн хоорондох яриад ёс зүй ямар консул байгуулсан ёс зүй гэж яриад байдаг чинь өөрсдөө ёс зүйтэй болчиход ийшээ энийг нийгмээ ёс суртахуунтай болгох гэсэн санаа юм байна. Энэс үндсэн хууль дах шүүх хамгаалалт. За би энийг юу гэж ойлгосонгүй үндсэн хуулийг өөрийн яаж хамгаалахыг нэгдүгээрт. Хоёрдугаарт үндсэн хуульд дулдвэдэж бусад хүнийг яаж хамгаалахыг гэдэг асуудал ярих ёстой боломж байж байна. Үндсэн хуульд дулдвэдэж бусад хүнийг хамгаалах. Бид нэг байгаль буруу юм яриад шүү дээ. Хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх хэлгээд. Сэтгүүлчид юу гэж хэлдэг? Төрийн 3 өндөрлөг гэж ярьдаг. Нэг нь харин ерөөлөөр өндөр болчих шиг боллоо. Ихэвчлэн төрийн 3 өндөрлөг гэж байхгүй шүү дээ. Сэтгүүлч мэрэгшнэ гэдэг бол сэтгүүлч хуулийн хэлээр ярина гэсэн үг. Өнөөдөр хонда сайтын толгой дээр хууль эрх зүйг болон байж л да. Хууль эрх зүй гэж юм ертөнцид байдаг байж магадгүй Монголд байхгүй. Хууль хяналтын байгууллага гэж бичээд байна. Хууль хяналтын байгууллага гэж байхгүй шүү дээ. Хэнийг хэлж байгаа? Хэн ч биш. Хэн ч биш. Төрийн 3 өндөрлөг гэж үү? Төрийн 3 өндөрлөг зэрэг амарч байна гэж. Тэгэхээр сэтгүүлчүүн хууль зүгээр мэрэгсэж байгаа бол хуулийн хэлээр ярих хэрэгтэй. Үндсэн хуульд 5977 үг гэдэг. Бурууч вэ, зөвч вэ энэ үгийг хэрэглэх, энэ үгийн дагуу гарсан бусад үгийг хэрэглэх. Энэ үгийн дагуу зөндөө хууль байна шүү дээ. Тэгжиж шүүгч сэтгүүл сая хууль зүйд мэрэгсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр өндөрлөг гэж өндөр намын яриад бол тэр хүн ерөөсөө мэрэгсэж эхлэегүй. Цагаан толгойгоо үзэж эхлэегүй шүү дээ. Цагаан толгойгоо буруу ярьчихэд 1 2 3 4 хичээд хүүхдэд хичээл заагдаж болохгүй зүтэй. Өндийг сайхан ноёонууд өнтэйгээд чи буруу хэлээгээд хүүхдэд зураг болохгүй зүтэй. Өөрөө 34 үсгээр хичээд. Тэгэхээр өөрөө үсгээр сэтгүүл зүйн нэр томьёо зүй хэрэглэх хэрэгтэй. Энийг яг ярихын тулд иймэрхүү зүйлийг завсараар шургаж ярихгүй болохгүй болчиход байна. Тэгэхээр би энийг та нарын хэлээр ярил төрийн 3 өндөрлөг болгоод ярьж эхлэх гэдэг шүү дээ. Тийм байхгүй өөр хэлээр хуулийн хэлээр ярих гэдэг учраас тайлбарлаад байна. Герменевт гэж юу? Та нарын мэддэг зүйл шүү дээ. Тухайн үгийг хондоо энэ үгийн нэг үгийг тийм ээ? Зөв ойлгоод
зөв тайлбарлаад зөв мэдээлэл өгөх процесс шүү дээ. Герменевт гэдэг бол сэтгүүлчийн хамгийн сайн мэдэх ёстой арга, сэтгүүлчийн ажлын арга барил шүү дээ. Зөв ойлгоод зөв тайлбарлаад гэхдээ зөв мэдээлэл өгөх. Энэ герменевтгийн өөртөө арга болгох байдлын дундгүй мэрэгсэн үг тэр томьёогоо зөв хэрэглэх. За өндөрлөг байхгүй гэж ойлголцоод дараагийн юмар угаар л да. Өнөөдөр төрийн 3 өндөрлөг, 3 тустай байгууллага юм яриад чинь нэг л байгууллага байхгүй. Нэг байгууллага. Одоо төрийн эрх мэдлийн байгууллага, төрийн засаг, зарим газар засгийн газар гэж нийлүүдэд хэлдэг. Нэг л байгууллага. Нэг байгууллага дотроо 3 хэсэгтэй. 3 салаа хүчтэй. Энийг 200 жилийн өмнө Франц бол Германаар зохиолсон байна шүү дээ. Тэр Америкт бидний хичээл зараад Америкт нүдний шил гэж мэддэг үед нүдний шилээ харьцаад зохиолсон байна шүү дээ. Эрх мэдлийн салаа мөчр гэдэг нэртэй. Энэ юу бий болсон гэвэл одоо зарим хүн Монгол улсын үндсэн хуулинд байхгүй гэдэг. Казах үеийн үндсэн хууль биелдэг 3 хуваан гэдэг гэсэн. Манай тэр хуваан үржүүлэх гэсэн юм байхгүй. Уншигдахд өөрөө хуваацсан байхгүй юу? Бүлэг зүйлээр нь харахад хуваацсан. Ягаад хуваацсан буучин юм байсан ба шүү дээ. Төр гэдэг нэг юм байж. Хууль гэдгийг гаргадаг байж. Тэрийг иргэн биелүүлдэг байж. Тэр юм бол харах, сонсох хэрэгтэндээ хэлний ажилтгүй юм. Эхлээд юм байсан байл та. 90 оны үндсүүлээс 90 оноос өмнө 92 оны үндсүүлээс өмнө тэгсэн үндсэн хуульд ийм өгүүлбэр ороод ирсэн байна. Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 ард улсын шударгаас эрх чөлөө тэгш байдал үндэсний эмнэлгийг хангах хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим. Үсэгдэж байгаа үз хуулийг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж юм өгөл өрөжлөж үздэг. Шинэ үндсэн хуулиар ийм систем бий болсон байна шүү дээ. Төрийн дээр хууль гардаг. Хуучин материалист философи гэдэг бол одоо идеалист философи. Цаас ухамсаар анхаалагч болоод ийм үзэл бий болсон байна. Тэгэхээр өнөөдөр сэтгүүл зүйн анхаарах нэг зүйл бол энд анхаарах хэрэгтэй. Төрийн дээр хууль байгаа гэдэг. Ялангуяа ингээл төвөөс цогт хүчин үйлчлээд ихсэх тусам энэ үйлчлдэггүй. Яг л сумын даргын ам, багийн даргын амыг хардаг. Хуулийн бэ гэхэд хууль яах вэ? Дараа нь цаад засаг дарагч миний цусыг хэл. Даргийнхаа л үгэнд орё. Одоо энэ бол тийм байхгүй болсон шүү дээ. Сэтгүүлчид энийг нэлээд уншихад гэмгүй шүү. Захиргааны ерөнхий хууль энэ бол энэ дарга нарыг нэлээд бахилаад баглаад авч байгаа хууль. Энийхэн зохиосон нөгөө хүн ч өөрөө зохиосон ба шүү дээ. Төртөө хоёулын нэг төвшөнд байлгая гэж. Энэ утгаар төртөө нэг төвшөнд амьдрахад нөгөө төрний юм байдаг хүн юм байгаа байхгүй том баг хоёр. Тэгэхээр энэ том шоронтой айралтай тагнуултай цагдаатай шүүхтэй энэ хүн яаж тэнцүү харьцах? Тэнцүү харьцахын тулд юу бодож олсон? Нөгөө төр гэдэг юм ба уруу хуваацсан ба шүү. Хоорд нэг холдчих болдгоо ойдчих болдгоо. За уулч ус хоёрын ярилцлагыг аль соёлоо гаргасан бэ? Тэг. Тэр актер бичсэн байлаа шүү. Сүүлийн сайн дурын уран сайхан чид хитрхэ болшоо уул явах. 7-8 муулаа ингэж инжи хэлэхэд ордог. Энэ бол 3-5 байж болдог гэж. Энэ бол өхөлөө дуудсан юм байна. Тэр уулч актер бичсэн байлээ л дээ.
Тэгэхээр энэ бол энэ шиг л багхгүй. Ууланд явж байгаа. Ойртож болдгоо, холдож болдгоо. Нэг нь эвгүй бол нөгөө нь эвгүй. Хондоо өнөөдөр их хурл эвгүй хийж хаад шүүх гоо сайхан байна гэж байхгүй. Шүүх муухай байж хаад гүйцэтгэх хэрэг бил хөөрхөн байна гэж байхгүй. Тэгэхээр өнөөдөр хүн юу хийж чадсыг бол төртэй харьцахын тулд төрийгөө дотор нь задлан бутаргаад ийм байдалд оруулдаг юм шүү. Өнөөдөр ялангуяа орон нутгийн иргэдийн сони хөвлөөр хэлэх бол Улаанбаатархныг харахад хоорондох хэрэлдэл байх. Төрийн байгууллагууд жоохон эвтэй байгаасай. Эвтэй байхдаа хүчтэй байсан гэж. Энэ тэр түүний хар яриг нэр явахгүй. Тэр эвийг хүчээр бий болгосон байхгүй. Эвтэй байхдаа хүчтэй байсан гэж магадгүй. Тэгэхээр тэр эвийг хүчээр бий болгосон. Өнөөдөр сэтгүүлчийн гол сонирхол бол иргэний нийгмээс энд хяналт тавьж байгаа дөрөв дэх мэд юм бол эдний хоорондоо хагаралдуулж явах хэрэгтэй. Тэгэхдээ бүр холдоод ирвэл татаад авчирдаг. Нийлэх гэдэг бол холдуулдаг. Энэ бол өнөөдөр дөрөв дэх мэдлийг хийх ажлын гол агуулга. Сэтгүүлчдийн гол ажил юм. Одоо энэ дээр үеж л да их хурлын дордохын 7 хууль гэдэг шиг дордохын 7 гишүүн үндсэн санаач тавьж байгаа. 40 хэдэн хууль явж байна. Энэ ч үгүй бид зөндөө жаач хийж байна. Энийг төрхөөс өмнө хийж явах хэрэгтэй байхгүй. Одоо энэ бол эрлийн хууль явж байна. Жишээ нь улсын ерөнхий прокурорыг ерөнхий сайдын санал болгосноор их хурл зөвшөөрөөд ерөнхийлөгч тавилаа. Шүүгчийг их хурл зөвшөөрнө. Зөвшөөрчүүд батламжилна. Өөрөөр энэ нэлээд тийм дампуур руу орж ирэл дээ одоо. Эдийн засгийн дампуурлаас гадна улс төрийн дампуурлуудад бий болох юм эхлэл бий болж байна. Монголын төрийн системийн энд бол ажилт хийж энэ баланс баригдаж гэнэ үгүй юу гэдгийг. Өөрөөр хэлбэл сэтгүүлч яах ёстой бол гүйцэтгэх мэдлийг өөрийн ажил хийх. Хууль тогтоохыг өөрийн ажил хийх. Шүүхийг өөрийн ажил хийхэд анхаарч байгаа шүү дээ. Өрөөлийн ажил хийгээд байна уу гэдгийг. Саяхан харалта одоо 2-3 жилийн өмнөстэй нэг гишүүн миллиард төгрөг өргөдөлчөөл хадам авахаар хийдийн дээврийг удаал хадам ээжтэй мөнгө өгөөл сүүлдээс ард түмэндээ үйлчилж байгаа юм шүү дээ. Тэр дуусах юм шүү дээ. Одоо саяны сонгуулийг хараад тэр хаваа цагаан сараас хойш 90 мянган цаа сонгуулийн ажил бэлтжиж тайлангаа тавьж ийн гэдэг дахиад 90 сая ч баг мөнгө юм. Тэгэхээр энэ хяналтыг салгахын тулд хууль тогтоох бол хууль тогтоох ажил хийх хэрэгтэй. Парламентын ажил юу? Төрийн эрх дээд байгууллага гэж буруу үг гэдэг яриад байна. Тэр буруу үг биш. Парламент бол үүсгэн байгуулах үүрэгтэй. Хууль тогтоох замаар үүсгэн байгуулах. Ерөнхийлөгчийн хуулийг батлах, шүүхийн хуулийг баталж өгөх, сонгуулийн эрхийн хороо байгуулж өгөх гэдэг юм төрүүлж өгөх байхгүй юу? Төрүүлж өгчөд сансрын тойрогт өөрөө нэг пуужид болоод дагаад явж байхаас биш би та нарыг төрүүлсэн гэж төрүүлээд явдаг пууж гэж байна. Эсвэл төрүүлжэнгөө өөрөө дэлбэрээд хүүхэд төрүүлээд юу гэлээ агуулдаа төрүүлээд өгдөг аалт шиг өөрөө сүнж явах шүү дээ. Энэ технологиг өнөөдөр шүүх эрх мэдлийг энэ гурван өндөрлөгч гэдэг нь юу ч гэдгийг энийг хяндаг дөрөв дэх эрх мэдэл гэдгийг агуулгаараа нэг байр хэмжээ болж байна. Шүүх эрх мэдэл саяны 3-аас шүүх эрх мэдэл одоо салгаж өгч ил да. Бидний өнөөдөр юм бол үндсэн хууль дотор байгаа шүүх эрх мэдлийн хамгаалалт. Үндсэн хуулийг өөрийг нь хамгаалдаг дээд хяналт бол үндсэн хуулийн цэцгэж албан газар байна. Үндсэн хуулийн цэц үндсэн хуулийн дээд хяналт гэвэл гэсэн үг гэж байна.
засгийн газар гүйцэтгэх дээд байгууллага гэж хэлж байгаа. Парламент эрх барих дээд байгууллага өгөөд хууль тогтоно гэж. Хууль тогтоохын үүсгэн байгууллага ажил хийснээр дээд гэдэг нь хэлээ. Ерөнхийлөгч төрийн тэргүүн нэгдүгээр дээд хүн гэсэн үг шүү дээ. Бүгдээрээ дээд байхгүй. Түүний нэг нь үндсэн хуульд дээд хяналтыг бол цэц тавина. Дээд хяналт бас байх нь биш. Хэрэг хэлдэг хүн ерөнхийлөгч тавина. Тийм ээ. Одоо үндсүүл зөрчиж байгаа агуулгаар 20 50 яваад байгаа юм шүү дээ. Гүйцэтгэх эрх мэдэл дээд хяналт тавина. Гүйцэтгэх эрх мэдэл парламент өөрөө төсөв баталж байгаа боловч парламент өөрөө төсвөө яаж өөрт нөхсөн төсвийг яаж идэж байна гэдгийг гүйцэтгэх эрх мэдэл дээд хяналтын хэвд хянах хэрэгтэй. Их мэдлийн дээд хяналтуудын дотор үндсүүлийн дээд хяналт тавьдаг газар. Үндсүүлийн цэцгэлдэг албан газар дэлхийн 2 дугаар дайны дараа гарсан. Уг нь бол 1919 онд Кейзен гэж Австрийн эрдэмтэд зохиосон зохиолтой бүтээлтэй загвар. Дэлхийн 2 дугаар дайны дараа Герман голчлоод ингээ баруун Европын орнуудаар их тарсан. Үндсүүлийн хяналтын систем. Яах гэж үндсүүлийн хяналтын систем бий болсыг бол фашизмыг дахин сэргээхгүй тулд ердөө. Яг бол намаараа дамжаад парламентаараа дамжаад гитлер ах гараад ирсэн байхгүй. Тэгэхээр парламент ч өөрөө аимшигтай болсон. 90-ад оноос хойш зүүн Европын орнууд тэр жигтэй, Азийн орнууд одоо 30-аар болчихлоо. Монголыг оролцуулаад Төв Азийн орнуудад үндсүүлийн систем гэдэг баахан бий болчихлоо. Энд дээр нэг хамтж байгаа дэлхийн 190-ад орноос 150-ад орны үндсүүлийн хяналтын тухай орчуулсан мэдээлэл маягаар ямар нэгэн асуултанд хариулсан хоёуланд очиж магадгүй. Ийм үндсүүлийн хяналтын систем дэлхийд тогтчихлоо одоо. 90-ад оноос хойш яах гэж тогтоосон гэвэл коммунизмыг сэргээхгүй тул. Тэгэхээр фашизм коммунизмын ахтай хоёр байгаа. Коммунизмыг сэргээхгүй тул үндсүүлийн хяналтыг бий болгосон. Үндсүүлийн хяналтын үүрэг юу вэ? Үндсэн хуулийн манаачлаг нь үүлэн дээр байдаг гэж чойнны шүүлгэнээр яваад ишив юмнууд лээрэд байх шиг байна. Үндсэн хуулийн манж байгаа үнэн гэхдээ үндсэн хуулийн зэтсийн гол үүрэг бол хүний эрхийг хамгаалах. Хүний эрхийг хамгаалах. Шүүхний эрхийг хамгаалдаг, прокурор хамгаалдаг, цагдаа хамгаалдаг тийм ээ. Парламент өөрөө хамгаалдаг. Хамгаалдаг мөртлөө хоролдог л багхгүй. Хамгаалдаг мөртлөө хамгаалж чадахгүй шүү. Жишээл би нэг хэдэн юу аваад хэлдэг. Танаас сонирн байж сонирч шүү. Мэдээлэл маяг цэцгийн хэдэн хэрэг. Шүүх төрийн байгууллага мөн боловч харьцангуйгаар шүү төр эрдэнэ хоёрын хоорондын маргааныг шийдэх газар юм. Маргаа шийдэх газар. Тэгэхээр маргаа шийдэх газрынхаа үйл ажиллагааг төрөөс сэдв орж зохицуулаад байгаа учраас нөгөө хүн маань шүүхээрээ дамжуулаад цэцээрээ дамжуулаад шүүхээ хамгаалах систем бий болгож байна л да. Энэ хэдэн хэрэг манайх нь гэж явуулсан юм. Анаар товчхон хэлбэрлэх юм. Жишээлбэл энэ ямар хэрэг вэ? Ингэсэн байх шүү. Чид шийдвэрлсэн байна. Их хөл хөлөж авсан байлгүй бол ийм гой хууль хийсэн байхгүй. Одоо шүүхийн шийдэлгээр хөрцүүлээд байна. Бид ихэлсэн бидний үеийн шийдэж байна. За аль хэдийн хийсэн шүү дээ. Хийгээд яваад байгаа. 90 оноос хийсэн, 92 оноос хойш тасралтгүй хийж байгаа процесс байхгүй. Тэгэхээр 4 жил тутам юм уу 2 жил тутам гарч ирэх гот миний үе юм гэдэг одоо. Тийм байхгүй байна. Тэгэхээр энэ ясаг гэвэл шүүхийн хууль шүүхийн шийтгэл нэрийн дор шүүхийн хуульд ясаг бол шүүгчийг
3-5 жил тутам ажилтаач л хийж байгаа. Тэгээд цаад өнгөнийх эдэх л да цалингийн 50% хүртэл нэмж магадгүй гэж. Шүүгч нэгэн томилогдсон бол манайхан насаар нь томилно гэж байна. Насаар нь биштэй хугацаагүй гэсэн. Одоо парламент шиг засгийн газар шиг 4 жил тутамж гэдэг юм уу? Хугацаагүй томилчод байхад шүүхийн захиргааны байгууллага 3-4 жил тутам ажилтаачлаад энэ харгалцсан байж хурдан бүхэ болцсон байна гэдэг одоо ингээл шигшгэн хэлтэй. Дараагийн парламентын найзууд гарч ирээд өөрийнхөө найз оруулах нь шүү дээ. Энийг зөвчөхгүй болгосон. Шүүгч хүний эрхийг хамгаалахын тулд захиргаанаас хараад суух хэрэгтэй. Хараад суух бол та нарт ажилтаачлагдахгүй. Тэгэхээр цэц хүний эрхийг хамгаалахдаа шүүхээ бас давхар хамгаалж. Шүүхийн технологиг хамгаалж өгч шүү. Нэг юм шийдвэр гарсан байна. Нэг шийдвэр юм иргэдийн хурлаг гэдэг байгаа. Үндсэн хуульд хамтын журмаар шийднэ, ганцаараа шийдэж болно. Тэгэхдээ бас иргэдийг оролцуулна гэж байгаа байхгүй юу? Иргэдийг оролцуулна. Оролцох гэдэг бол хэлбэр өөр байхгүй юу? Одоо бол оролцох нь нэлээд тийм хэлбэрч юм. Одоо гайгүй болж байгаа юм дээ. Орж ирээд өвөө хайр надад ганц удаа өгч яв та ядах чинь гэдэг юм ингээд байдаг технологи сайхан болчихлоо. Одоо их биш өөрчлөгдсөн байх. Тэгэхээр энэ хуульд ясаг бол нөгөө иргэдийн төлөөлөгчөд шүүх бүрэлдэхүүнд оруулна гэдэг хуульд оролцсон. Тэгэхгүй ингэхгүй тэгнэгээр нөгөө чилээсэр байсан, ойн цагдаа байсан, шүүхийн шийдвэр үүсгэгч байсан чинь одоо шүүгчийн зэндад ажиллах нь шүү дээ. Гэтэл шүүгч мань өөрөө юм билээ. Дээд сургуульд өгсөн, 2 жил дадлага хийсэн, сонгон шалгаруулалт өгсөн, жил болгон тогтмол кредит авч сурдаг. Тийм зовлонтой мэрэгчлээ болчихсон шүү дээ. Тэгэхээр хажууд нэг үг нуруугаа урж орж ирчихэд 5 жил гээд эсгэрээ дараа гэж болохгүй юм шүү дээ. Тэгэхээр цэц шүүхийг хамгаалахын тулд биш. Шүүхэр хүний эрхийг хамгаалуулахын тулд шүүхийг ингэж дурын хүн орж ирээд хажууд нь эсгэрээ суудаг гэдэг байлуулж байгаа байхгүй. Дараагийн нэг хэрэг байна. Иргэний хэргийг шийдэхдээ олонхын саналаар шийдвэрс үндсэн хуулийн заалттай байна. Хамтын журмаар шийдэхдээ олонхоор. Гэтэл энэ хуульд ямар заалт орсон гэвэл иргэний эрх шөнө шийдвэрлэх хуульд 3 шүүгч 3 өөр сургалтаа бол даргалагч мэднэ гэж. Тэгэхээр чинь олонх байхгүй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр ил тод ардчил гэдэг бол харьцангуй бас хумигдмач гэсэн шүүх дотроо байж байгаа шүү дээ. Олонхороо хийж байгаа шүү дээ. Энийг тийм барихгүй юм байна. Олонхороо шийдэх ёстой гэж цэцэл шийдвэр гаргасан. Энэ бол шүүхээс илүү зөв шийдвэр гаргахад хэрэгтэй асуудал та. Энэ утгаар өнөөдөр үндсэн хуулийн цэцгийг нэг хийж байгаа ажил бол хүний эрхийг хамгаалахдаа гол талбар дээр гол дүр тоглодог. Эрүүл иргэн захиргааны процесс дээр ажилладаг шүүхийн баталгааг бий болгоход ажиллаж өгч байна. Гэхдээ мөрдөн байцаагч биш учраас цэц өөрөө ер нь тэгмээр байна. Энийг учрыг нь олё гэж асуудал хийж болдоггүй. Одоо энэ шууд хуулинд ажигтай сонгох юмуд бий л дээ. Сэтгүүлчдийн хэлбэрээр нөхөл цоорхой билүү? Цоорхой билүү. Уг нь хуулийн уг нь хийдэл гэдэг юм л. Тэр өндөрлөх шиг бас нэг нэр томьёо юм шиг байна. Цаашдаа хийдлийг бичиж ивэл ер нь хэмгүй. Энэ хүү хийдэлтэй адилхад өнөөдөр үндсүүлийн цэц ажиллаж явах хэрэгтэй. Гэхдээ өөрийн санаачилгаар байж болдоггүй. Тэгээд юм харагдаад байсан ч гэсэн тэгээд уур нь хүрээд бохимдал хүн бичээсэй гэж гандангаар явдаг ч байш юм суугаад тахсан. Өөрөө хохирсож байсан тэгэл хүн чи над руу бич гэж болохгүй шүү дээ. Өөрөөр халамцуудаа хэлчихвэл маларна гэж дээ. Хөөрөд хэлчихвэл аларна гэж. Тэгэхээр тэр зүйл шүүгчээс хүлээгээс үүж байна. Хүний эрхийг хамгаалдаг ийм систем өнөөдөр бий болсон байна. Тэгэхээр өнөөдөр үндсэн хууль дахь эрх мэдэл гэдэг бол шүүх эрх мэдлийн нэг хэсэг бол үндсэн хуулийн цэц. Үндсэн хуулийн цэц үндсэн хуулийг хамгаалахаар нэрээр хүний эрхийг хамгаалдаг. Хүний эрх гэж юу юм? Аксиом юу вэ? Амьд явах. Зуг аксиом.
батлах шаардлагагүй. Тийм ээ, нар зүүнээс гардаг батлах шаардлага. Эсвэл баталт болдоггүй. Теорем заа баталгаа хэрэгтэй. Би нэг аксиом хийлээ л да. Амьд явах хэрэгчлээ байх, өвчтэй байх. Тэгж аксиом нэлээд олон юм болж штэ. Хүний ирэх гэдэг бол би хамгийн төвчээр хэлж байна. Үндсэн хуулийн санаа сэтгүүлчид яагаад юм бэ гэдэг. Хүний ирэх гэдэг бол хүн төрөөс өөрийгөө хамгаалах хэрэг хэлж байгаа. Хүн төрөөс өөрийгөө хамгаалах хэрэг. Хүн төрөөс өөрийгөө хамгаалах хэрэг. Тэд төрийн байгууллага боловч, шүүх төрийн байгууллага боловч хөндлөнгийн этгээдийн хувьд, арбитрчийн хувьд эрх зүйн арбитрч гэж байна шүү дээ. Одоо хонд ерөнхийдөө улс төрийн арбитрч эв нэгдлийг ингээд хангах гэж байж идэг ч гэдэг юм уу. Арбитрийн байгууллага гэж байж идэг. Хөндлөнгийн хүмүүсийн өөр өөрийнх нь хүсэлтээр шийдэгдэх. Эрх зүйн арбитр бол шүүх зэц төрийн байгууллага боловч энэ хүн төрөөс өөрийгөө хамгаалах энэ процессд оролцож байдаг. Гэхдээ төр хоёр адилхан хуулийг дээрээ гаргах хичээл хүн нөрөө хуулийг зөрчилдөв төрийн хуулийг биелүүлэх шаардлага бас тавина шүү дээ мэдээж. Энэ сая сэтгүүлчд энийг яах гэж явчихлаа. Сэтгүүлчд шуугаад ахаар вэ тайлбарлах гэсэн болов. Энэ медиагийн нэр өгöd байгаа янз бүрийн сайт байт гэж байгаа хүн бодож яхад бичээд гаргацсан байх юм. Хэм байх уу? Байхгүй. Байна. Байна. Иргэний давуу сүлбэлтийг танаар харсан байна. Улсын дээд шүүх зэцэд хүсэлт гаргалаа. Улсын дээд шүүх зэцэд хүсэлт гаргалаа гэж бүтэн өдөржин явсан да. Ньюсэмний политикийн сайт хэсгээр байж л юм. Цэцэд иргэд өгөрөлтөд гарвал хэлцэхгүй гişөөрөө шийддэг. Ерөнхийдөө их хурл прокурор дээд шүүх хүсэлт гарвал шууд хэлцдэг. Дээд шүүхийн шуудангаас 545 минут асуусан өчигдөр 17:45. Дээд шүүхийн шуудангаас манайх руу бичиг гараагүй. Тэрний өмнө зэцээс асуусан манайд ямар нэг бичиг ирсэн үгс ирээгүй. Сайт дээр байж л байгаа байхгүй. Энийг юу гэж унших вэ? Дээд шүүх ярьсан болохоос биш албан ёсоор баталгаажуулж 19 зургаас гарах биш. Төрөөгүй шүү дээ. Төрөөгүй байхад нь оюунаа төмрөө гэдэг үг тэрээд гудамжинд явж байгаа гэж хэлсэн байхгүй юу? Би буруутгаагүй би сэтгүүл зүйн процесс сэтгүүл зүйн хамтдаа үний эрхийг хамгаалах тухай ярьж шүү дээ. Сэтгүүл зүй бол төрийг хамгаалахгүй л гэдэг шүү дээ. Иргэний нийгэм төлөөлөл учраас төрийг хэн хамгаалах вэ? Тэр газетаа бюллетень гаргадаг хүмүүс нь мэдээлэл өгчих байхгүй юу? Сурталчлах мэдээлэл. Энэ талд байх тухайд би яриад л да. Зэрэг хурдтай явах, зэрэгцэж явах. Тэгэхээр би аль сайтыг буруусгаагүй. Бид тэр сайт мэдээ тухай ойлголт муутай. Сонд мөнгөөр захидаг боловч муу ойлгодог. Өөрөөр бид шүүх эрх мэдлийн тухай ярихдаа хүний эрхийн тухай ярьж явах ёстой гэж би санаа хэлээд байна л да. Энэ хүчээр хаяад тэхэмгүй шүү. Тэгтээ хавтургүй явуулах биш. Айгу. Энэ нэлээд мундаг хүмүүс танарт лекц нарийн микро төвчний биелэх юм шиг үлээ. Үндсүүл гэдэг нь макро төвчний бүдүүн тойм учраас бид бүдүүн тойм юм яриад байгаа шүү дээ. Үндсүүлийг жижигрүүлэх хэцүү. Үндсүүл амтоо. Энэ жижиг хүмүүс ярьж байгаа физиологи нарийн нэгж шүү.
өөр яг зүрхээ ажиллах уу тэгэл. Энийг сонирхцгаа тийм. Ирэх чөлөө ямар ялгаатай. Сэтгүүл зүй шүүгэрхүүл нийлж ажиллахдаа би асууад байна шүү дээ. Үндсүүл хүний ирэх таслал ирэх чөлөө бичсэн байна. Ясаа? Сэрийн жив заавал хааж ирнэ. Загвар тавь. Үндсүүл хүний ирэх хэрэгчлүүлсэн заалт байл та. гэдэг хүний ирэх гэдэг ирэх ойлголттой явдаг. Гэхдээ ирэх хэрэгчлүүлээ төмс үсний ногоо гэдэг шиг дотор ялгаад. Ягаад төмс үсний ногоо гэж ялдаг? Эдлхэн үсний ногоо гэсэн юм. Дуу үсний ногоо гэж бичив. Нэг нөгөөт нь юу болох вэ? Олон сал гэдэг шиг хүний ирэх нь хүмүүс их хураад дүүд. Нэг нь ерөнхий нөгөөт нь олон салууж байна. Одоо нэг нь нөгөөт нь хаана салуу салуу шиг байхгүй. Яагаад байцаа төмсний салбар болж байна? Хүнс гэдэг ерөнхий ойлголт хүнсний ногоо гэдэг илүү ингээд чиглэж байгаа зүйл. Төмсөж маньчаа хүнсний ногоо гэж ярихгүй. Заавал төмс хүнсний ногоо бичиж байна. Төмсөж хүнсний ногоонд оруулах хүн гэсэн шүү дээ. Юу идэж байгаа юм? Хүнсний ногоос тусдаа арай өөр Түр хэлбэр нөр гэж юу? хамгийн түгээн Төмсийг хүнсний үйлдвэрээс гадна, хүнсний зорилтоос гадна хөнгөн үйлдвэрийн зорилтоор хэрэглэдэг. Учираас төмсийг ялгадаг, тооцдог. Цардуул хийх гэх мэт. Спирт гаргах гэх мэт. Тэр утгаараа иймэрхүү сэтгүүл зүй, хууль зүй мэргэжлийн асуудлыг авч үзэхдээ хүний эрх хэрэгчлэлийг салгаж зөв ойлгож, зөв ялгаж, зөв тайлбарлах бол юм болгон эрх чөлөө гэж бас болохгүй. Эрх гэдэг бол боломж. Эрх тэнцэх нь боломж. Эрх чөлөө гэдэг нь ухамсарласан хариуцлага. Энэ хоёрыг ялгааг ойлгохгүй өнөөдөр Улаанбаатар хот агаарын бохирдол орчоод байна. Хүний эрх зөрчигдөөд байна. Засгийн газар огцор суугаа байна. Иргэний улс төрийн эрхийн пакт гэж яддаг. Амьд явах, сонгуульд оролцох, нам байгуулагч гэдэг юм уу? Энэ бол боломжоор хийж явах ёстой ажил. Нийгэм соёлын эрхийн пакт гэж яддаг. Нийгэм соёлын эрхийн пакт. Тэр бол өнөөдөр биелээд байх албагүй. Өөрөөр хэлбэл улс орны хөгжлийн хэмжээгээр улс орны баян хөгжлийн хэмжээгээр мөнгөний хэмжээгээр ч гэдэг юм эдийн засгийн хэмжээгээр хэрэгжиж явах хэрэгтэй эрх тэр бол. Тэгэхээр энэ хоёр шаардлагыг мэргэжсэн сэтгүүлч тусад тавьж явах хэрэгтэй байхгүй юу? Тэр сонгуулийн намын одоо бодлоо нэг бол энэ дараа шийдвэл зохицуул. Тэр утаа үнээр бол өөр асуудал. Хөгжлийн юмор явж явах хэрэгтэй. Энэ бол хүний эрх гэдэг бол стандарт. Стандарт. Тэр 1 кг гэдэг хараанцтай газрын дор байж шилэн санд. 1 м гэж хаана байд, тийм ээ? 1 литр гэж хаана. Тэрнтэй адилхан стандарт л багхгүй юу? Энэ стандартыг биелүүлдэг улс дэлхийд нэг ширхэг байхгүй. Жишээлбэл хүн амьд явах хэрэгтэй гэж байна. Америкт зөндөө мужи ус цаазаар авчлаа байна шүү дээ. Тарьдаг. Цахилгаанаар унтраад алдагч байдаг юм тийм ээ? Энэ бол стандарт.
Энэ стандартад яаж тэмүүлэх вэ, яаж хүрэх вэ? Ямар нэг өдөр тутмын ажил болох вэ? Ямар нэг биелүүлэхийн төлөө зорих вэ? Гэдгэд ажил байна л да. Тэгэхээр өнөөдөр үндсүүлийн зэд шүүхийн ажил бол хүний эрхийг хангахад энэ улс төрийн эрхийг баталгаажуулж биелүүлдэг болгох сонгох эрх гэдэг юм уу? Тэгсэн цуглаа яаны ажил гэдэг. Тэр цаана нийгмийн эдийн засгийн соёлын эрх. Энэ бол айдмал хүрэх гэдэг утгаар шүүгч гэсэн нэг ширцдэг. Шүүхийн бодлогч гэсэн юм байдаг. Эрх чөлөө гэдэг бол ухамсарлан хариуцлах гэж явж бол ухамсараараа хийх үгүй юу гэдэг гэсэн үг. Одоо цаазаар авахыг хандлаа гэж байна шүү дээ. Жагсаал цуглаа сонгуульд оролцсон гэж байна. Гэтэл армаа бичих албагүй үстэй. Армаа бичих хэрэг гэж байхгүй шүү дээ. Энэ бол эрх чөлөө. Өөрийн ухамсарлж байгаа өөрийн дурын бичлэг сайн дур ажил. Тэгэхээр өнөөдөр энэ заагуудыг шүүх эрх мэдэл яаж ямар хүрээнд яаж ажиллах ёстой гэдгийг хөдөлгөөс сэтгүүлч дэм үзүүлэх үүднээс харж байвал зүгээр утгаар нь яриад байлаа. Үндсэн хууль гэж иймэрхүү ерөнх юм байдаг юм да. За миний зүгээс дуус. Би зөвхөн шоуны бодлогч нэг асууж байна. Хомгоны Бодлогч асуух. Үнцөө хэсэг байх шиг. багшийн хөдлөг зүсч шүү. За. Тэнд дараа өнөөдөр хамаагүй. Халын асуудал яг үнцөө хэсэг хэсгүүдийн гэдэг юу байсан шүү дээ. Санал өгсөн гэдэг болоо гаргасан байгаа шүү дээ. Энэ хуулийн заалтыг зөрчсөн гэж үзээд байгаа шүү. Гомдол гэдэг бол тийм ээ нэг гишүүн уцаачлаар чинь ахиж гомддог байхгүй. Гомдлын 3 хүн шийддэг. Тийм манад ирээгүй зүгээр үүдэн дээр гадаа үүдэн дээр намайг гэж бодоход ажиллаар явчихсан. Цаасмаас ирсэн гэж юусэн гэлээ. Гадааны 2-3 зогсож байгаад цэцэн ашиг төрийн тусгай болтой хашааны гадаа та нар дуурч болно гэсэн заа гэж материалт гэлээ. Тэр мөрөө биш юм билээ. Баяр. Нөгөө шинэ хоёр. Шээс нөгөө гом ядагч. Ихэнх хадасаа мэдчихсэн. Нэг сүртэй болоогүй 3-4 хүн ирчээл хаалганы гадаа ирчээл яваад өгсөн. Уг нь бол манай бэлчээрийн хуулийн хэцүү эртхэн гарчихгүй өнөөдөр Америк бүлэг байгуулна гэж бацаанаа л байна. Удахгүй Шинэ Зеланд өвөр Монгол дайн Австрали шиг болно шүү дээ. Хашаа давна урт төлөв мал явахгүй өвс байхгүй. Урт төлөв мал дуусах эхлэх байхгүй. Тэгэхээр бэлчээр гэдгээ хуулиар зөв байна. Энэ их сургуулийн түн өвгийн бүх судтай их сургууль дээр доктор болох гэж байж байгаа гэсэн бэлчээрийн асуудал. Энэ бэлчээрийн асуудал зөв тогтож ойлгосныхаа дараагаар тэр чөлөө төсвөөний эдийн засгийн бүсгөө доктор бүс гэдэг бол дэд бүтцтэй жижигхэн хашаа бэлдэг. Тэр юу ч байхгүй тал бүс биш байхгүй. Тэг их бол ямар юу бодохоор тийм хууль гаргасан. Сүүлийн үед бол унаатаа оноогүй ногоо онгоц хөлсөлж яваад хүмүүс дээгүүр яваад үзэж бариад сүйд болж ярьсан. Зүүмнүүд зар том нэг хэсэг. Бодвол нөгөө асуудал шийдэгдсэн учраас газраа хойрлцсон гэлгүй. Тэгэхээр Монголын нутагт тохирсон тийм эзгүй бүсийг гэж байхгүй шүү дээ. Чөлөө төс биш шүү дээ. Тэр нэг хэдэн рапс тарчаа тэгээ шууд ямар татваргүй аваад гарах чөлөө төс биш байхгүй. Чөлөө төс гэдэг бол заглагтай, замтай, ядаж нэг дотор баяртай, жорлонтой ч гэдэг юм. Сургууль соёлтой ч гэдэг юм тийм ээ. Алтан булаг зам үүдээ бид нэг юм хийх гэж үзээд ш хашаа бариад контейнер тавьчихал одоо үр хөвөрлөн бий болж байгаа л олон жил яриа. Тэр утгаар сэтгэл асуусан болов гэж ойлголоо. Мэдээлэл юм л манай үйл дээрээ хэдэн хүн очижсэн дээр буцаа явуулсан гэсэн. Тэрнээс хойно Бичиг баримт өгөөгүй, асуудал тавиагүй. Тэгээд Баянгад мэдээлэл хэрэгтэй үлдээ Эрдэнэт Монголч Батбаяр гоо танад одоо яг өөрөөр өгсөн юм уу юу гомдоос юм би яг зөв хөлийг гэж зөв за танад гомд өгөөд тухайн юм жанцсан бүтлээр ойлгосон байгаа гэж хэлжсэн. Энэ Түр жанцсан дээр л байгаа биш. энэ одоо шийдэгдсэн. Оо яагаад ч юм.
Жадсан уншин бодно. Тэгээд үүсгэсгээ шийдэн үүсгээр бол тэр их хурлын руу явуулна ш 50 тайлбар их холдоо энэ төр гээд. Тэгээд тэмлэгцэн зөвлөлөгчөд томил хийдэг гээд. Өө юм болно ш. Тэр нь алах голын асуудлаар танад гомдол ирэх юм бол хүлээж аваад үүсгэх эрх зүйн орчтой гэж та хоёр хувийн хаалгыг хараад байгаа юм биш. Багшийн хаалгыг хараад байгаа юм биш. Үндсэн хуулийн цэцгийн маргааш ядан шийдвэрлэх үед цэцгийн гишүүн үзэл бодлоо урьдчилан илэрхийлж болохгүй гэсэн зүйл байдаг. Германы үндсэн хууль багш хүн юу ч бурж болно. Тэгэхдээ үндсэн хуулийн радиус дотор шүү гэж. Басцаа. Сая таны багшгийн асуусан шүү дээ. Тэгвэл маш тайруулж шүү дээ. Асууч. Хариулт шүү дээ. Багшны зүгээс алах голын асуудлыг үндсэн хуулийн цэцэг хүлээж авах үндслэлтэй гэж үзэж байгаа юм асуусан. Хуульч. Хуульчид яриад байгаа хүмүүс болохоор үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг Цагдаагийн ерөнхий газар улс хов завхан аймгийн мөрдөн байцаагчийн ажлыг мэдэхгүй шүү дээ. Чи тэр ажлыг мэдсэн бүгд цагдаагийн ерөнхий газрын даргаыг вайл болохгүй. Жанцсан юу бодож байгааг өнөөдөр би мэдэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Юу захиргааны надад 3 ажил үүдэг. Ажлын нарийн огшоороо цэвэрлэл мэвэл гэсэн маягтай. Захиргааны Би хуульчныхын зүгээс энд эрх зүйн үндэс байгаа юм гэж асуугаад байна. Багшныхын зүгээс таны цэцгийн дээр ажиллаж юу гэсэн хаалгаж асуугаад байна. би аль руу хариулсан шүү дээ. Дэд бүтц гэдэг бол тал нутгийг хэлдэг юм аа гэж. Бүс гэж тал нутгийг хэлдэг юм аа гэж. Эзгүй талыг бүс гэж хэлдэг юм аа гэж. Миний ойлголт уншигч юм. Танахны сонин сайтаас уншаад авсан миний ойлголт. Танараас авсан ойлголт. Гэж бодож байна.